Швейцарын өвчлийн агентлагаас хэрэгжүүлж буй Монгол ногоо төслийн хүрээнд хүнсийн ногооны эрүүл мэндийн ач тусын талаарх цогцол мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаад үр жимс ногооны эрүүл мэндийн ач тусыг тайлбарлая. Үр жимс ногоо гэж юу вэ? Нэг талаар хүнсийн ногооны ангилд багтдаг, нөгөө талаар жимс жимсгний ангилал багтдаг. Эдгээр ногоог үр жимс ногоогийн тухайлбал улаан лойл, амдад чинжүү, хаш гэх мэт. За үр жимст ногоог бид хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Эдгээр нь шүүслэг хэрнээ жимстэй харьцуулах чихэрлэг амд багтай, мөн дотроо үртэй байдаг. Хоорондоо өнгө амд хэмжээ хэлбэр дүрсээр ялгаатай. За үр жимс ногооны төрөлд улаан лойл, өргөст хэмэх авокадо, эрдэнэ шиш, төрөл бүрийн чинжүү, хаш, төрөл бүрийн хулуу, хурган гуай багтана. Үр жимс ногооны төлөөлөл болох улаан лойлын эрүүл мэндийн ач тусыг тайлбарлая. Улаан лойлын улаан өнгийг бүрдүүлдэг бодисыг ликопен гэдэг. Ликопен хүний эрүүл мэндэд олон чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. За тиймээс улаан лойлыг хоолндоо тогтмол хэрэглэх нь эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслана. Улаан лойл нарны хитиган туяанаас хамгаалах үйлчлэлийг үзүүлнэ. Тухайлбал улаан лойлын ликопен нь нарны хитиган туяаны хортой нөлөөнөөс арьсыг хамгаалах, наршихаас сэргийлэх, нарны хордлогыг тайлах, цэцэрлэгийн хортой нөлөөнөөс эсийн ДНХ гэмтгээс хамгаалах, сэргийлэх үйлчлэл үзүүлдэг байна. Тиймээс наранд аялахдаа, тоглохдоо улаан лойл аваарай гэж зөвлөе. Улаан лойл зүрх судасны эрүүл мэндийг дэмжих үйлчлэлтэй болох нь тогтоогдсон. За улаан лойлыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр цусны холестерин өөх тосыг бууруулна, үрсэл намдаа, цусны даралт тогтворжуулна, зүрх томрох эрсдэл бууруулна, судасны хатуурлаас сэргийлэх үйлчлэлтэй байна. Улаан лойл мөн элэг хамгаалах үйлчлэлтэй. Улаан лойлыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр элэгний зарим өвчнөөс сэргийлэх, эмчлэх ач тустай гэж үздэг. Тухайлбал элэгний үрвсэл, өөхлөлт, хатуурал, за мөн архины шалтгаанд элэгний эмгэг, мөн элэгний хор тавдар гэх мэт. Улаан лойл болон улаан лойлоор хийсэн бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр зарим хор тавдраас сэргийлэх үйлчлэлтэй болохыг эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал хөхний хор тавдар, төвөө булчирхайн хор тавдар, уушгины хор тавдар, бүдүүн гидсний хор тавдар гэх мэт. За мөн улаан лойл чихрийн шижин өвчнөөс сэргийлэх үйлчлэл үзүүлнэ. Тухайлбал улаан лойлын ликопен нь цусны сахарыг тогтворжуулах, чихрийн шижин өвчний 2 дугаар хэлбэрээс урьдчилан сэргийлэх, чихрийн шижин өвчний үед үрсэл намдаах, за чихрийн шижин өвчний үед тохиолддог яс сэргийлэлтэй сэргийлэх гэх мэтчлэн чихрийн шижний эсрэг олон үйлчлэл үзүүлдэг болохыг эрдэмтэд судалгаагаар баталсан байна. Шар хулууны эрүүл мэндийн ач тусыг тайлбарлая. За шар хулуу бол сортоос хамаарч өнгө хэлбэр дүрс хэмжээгээрээ ялгаатай. Дэлхийд хамгийн том нь 907 кг хулуу бүртгэгдэж Генесийн номонд орсон байдаг. Хуурай сэрүүн орчинд олон сараар хадгалах боломжтой. Төрөл бүрийн хоол, ундаа, талах, нарийн бов хамттан хийхэд хулууг өргөн хэрэглэдэг. За хулуунд хаях зүйл байдаггүй. Хулууны хальсыг хэрэглэнэ. За мөн навчийг нь хэрэглэнэ, үрийг нь хоол хүнсэнд өргөн хэрэглэдэг. Хулуу бол А амин дэмийн их үүсвэр болдог. Луунтай адил улбар шаргал өнгөтэй. Тэгэхээр энэ улбар шаргал өнгийг бүрдүүлдэг бета каротин хэмээгийн нөсөөт бодис нь бид А амин дэм болж хувирдаг байгаа. За тийм учраас хулууг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь А амин дэмийн тутлаас сэргийлэх, мөн зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай. Хулууг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл мэндийн олон ач тустай болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тухайлбал чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ, цусны холестерин бууруулна, даралт бууруулна, хор тавдрын эрсдлийг бууруулна, бактери, мөөгөнцөр, мөн шимэгчин халдвараас хамгаална, үрвслийн эсрэг үйлчлэлтэй, мөн өвдөл намдаах үйлчлэлтэй, антиоксидант үйлчлэлтэй гэж үздэг. Шар хулуу халдвараас хамгаалах үйлчлэлтэй. За шар хулууг бактерийн халдвар эмчлэхэд, сэргийлэхэд, мөөгөнцрийн халдварыг эмчлэх, сэргийлэх, мөн гидсний шимэгч хорхой
эмчлэг сэргийлэхэд өргөн хэрэглэдэг байна. За эдгээр халдварт өртөх эрсдэлтэй ялангуяа бага насны хүүхдийн хоолнд хулуу тогтмол хэрэглэх нь эдгээр халдвараас сэргийлэхэд туслана гэж үздэг. Шар хулуу бол чихрийн шижин өвчний эсрэг үйлдэлтэй болохыг судлаачид тогтоосон байна. За шар хулууг чихрийн шижин эмчилгээний үед хэрэглэх нь ихээхэн үр дүнтэй. Тухайлбал нойр болжирхан инсулин ялгарлтыг дэмжих, эсийн инсулины мэдрэгжилтийг сайжруулна, заман цусны өөх төсийг бууруулна, элэгний өөх тосны хуримтлалыг багасгана, тийм ээ. Энэ нь хулууны найрлагад дах тригонолин болон никотины хүчил зэрэг бодистой холбоотой гэж үздэг. Хулууны үрийг хаяхгүй хэрэглэдэг. За хулууны үр бол фосфор, төмөр, зис, цайр, манган, селен зэрэг хүний биед нэн чухал хэрэгтэй төрөл бүрийн эрдэс бодисоор нэм баялаг байдаг. Тэгэхээр хулууны үрийг гаргаад зөөлөн эдээс нь салгаж цэвэрлэж хатаагаад тэгээд хальсыг нь цэвэрлээд өргөн хэрэглэдэг. Хулууны үрийг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндийн олон ач тустай болохыг эрдэмтэд судалсан байдаг. За хулууны үр нь уургаар баялаг, мөн амин дэм эрдэс бодисоор баялаг, үл орлогдох тосны хүчлээр баялаг. Тийм учраас эрүүл мэндийн маш олон ач тустай байна. За хулууны үрийг хэрэглэснээр зарим хор тавдрын эрсдлийг бууруулдаг болохыг судал тогтоосон байдаг. Тухайлбал хотоодны, хөхний, уушгины, бүдүүн эзний, бамбаа улчирхан хор тавдраас сэргийлэх үйлчлэлтэй байна. За хулууны үрнээс тос гаргаж авдаг. Тэгэхээр энэ хулууны үрийн тосыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр эрүүл мэндийн олон ач тусыг хүртэх боломжтой. Тухайлбал цусны холестерин бууруулах үйлчлэлтэй дарал тогтворжуулна, үе мөчний үрсэл намдаан, түрүү булчирхай томорхоос сэргийлнэ, түрүү булчирхай хор тавдраас сэргийлэх гэх мэт олон ач холбогдолтой. Үр жимс ногоог хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж эрүүл мэндэ дэмжээрэй.